Улаанбаатар хотол зөвхөн хүн амын төвлөрөл биш юм. Энэ бол уул ус, ой мод, ан амьтан, ургамал бүхий байгалийн үеийг тэж оршдог онцгой экосистем юм. Өнөөдөр нийслэлийн нийт газар нутгийн 33% буюу 156 мянга гаруй гектар талбай тусгай хамгаалтанд байна. Энэхүү удам нутаг дэвсгэр нь хотын экологийн тэнцвэрийг хадгалах төдийгүй ирээдүйн хойч үедээ өвлүүлэн үлдээх үнэт баялаг билээ. За өнөөдөр бид нийслэлийн Чингэлээ дүүргийн нутаг дэвсгэр Зүрх уулын аманд ирсэн байна. Зүрх уулын ам маань улсын тусгай хамгаалалттай газар нутаг. 2012 онд их хурлын 56 дахь тогтоолоор нийт 4300 га газар нутаг дэвсгэрийг улсын тусгай хамгаалалттай газар нутаг авч байгалийн нөөцийн ангилалд хамгаалсан байдаг. Ер нь бол нийслэл Улаанбаатар хотын нийт газар нутгийн хэмжээ 470 мянган га газар нутаг дэвсгэртэй. Түүнийхээ 30 гаруй хувийг нь улсын тусгай хамгаалтанд авсан байдаг. Тэгэхээр нийтдээ 60 гаруй нэр бүхий газрыг улсын тусгай хамгаалтанд авсан гэсэн үг. Нийслэлийн хэмжээнд 116 мянга ойн сан бүхий газар усны урсаж бүрэлдэх 32 мянга 560 га талбай хамгаалагдсан ба энэ нь Улаанбаатар хотын нийт усны их усүрийн 27%-ийг эзэлж байна. Эдгээр газар нутгийн нийслэлчүүдийн цэвэр агаар, цэвэр ус, эрүүл орчны баталгаа үлсээр байна. Тусгай хамгаалалттай газар нутгуудад 227 зүйл шувуу, 58 зүйл хөхтөн амьтан, 17 зүйл загас, 2 зүйл мөл хөгч, 583 зүйл ургамал бүртгэгдсэн нь Монгол орны төдийгүй дэлхийн биологийн олон янз байдлын үн цэнэтэй хэсэг юм. Энэ баялагын хамгаалах үйлсийн тэргүү игнэнд нийслэлийн 33 байгаль хамгаалагч ажиллаж байна. Тэд өдөр бүр уул, ой, гол ус, байгалийн үүрэг хамгаалан хууль тогтоомжийн хэрэгжилтийг ангаж, иргэдэд мэдээлэл хүргэн ажилладаг. Нийслэлийн нутаг дэвсгэрийн ногоон бүстэй хамгийн суурьшлийн бүстэй ойрхон иргэд аялахад тохиромжтой газар байгаа. Энд алхахад доор ингээд яг ордог хэсгээр нэм самбар байгаа. Энэ самбар дээр бол ерөнхийдөө чиглэлүүдийг зааж өгсөн байгаа, тэмдэглэгэнүүдийг зааж өгсөн байгаа. Тэрний дагуу алхах хэрэгтэй. Ойн сан бүхий газар болон замгүй, жимгүй газраар ирнэ алхахгүй байх хэрэгтэй. Тэгээ 3 сарын 20-оос 6 сарын 10-ны хооронд төмрийн эрсдэлтэй үе. Энэ үед болохоор зэрэг ойн сан бүхий газар алхахдаа ил задгаа гал түлэхгүй, хог хаяхгүй, зориултын маршрут замаар явах хэрэгтэй. Ингээд зам маршрутын хувьд болохоор зэрэг ингээд ийм тэмдэглэгэнүүд байгаа. Энэ тэмдэглэг болохоор цэнхэр нь болохоор зэрэг эхэлж байгаа цэг гэсэн үг. Эндээс эхлээд хэдийн хэмжээ нь дээш Хэмрээ 13 Зүрх уул ингээд тойроод ингээд буухад ерөнхийдөө 5.8 км орчим маршрут явдаг. Энд маань болохоор зэрэг тухайн газар оронд нь яг тохируулаад тэгшин тийм ээ хазгай хаттай чулуутай ингээд гисгчлийн ингээд яг ингээд тэмдэглээд өгсөн байгаа. Тэмдэглээн дагаад яг явах хөстэй зам маршрутынхаа дагуул ингээд алхвал бас зохистой зөв байгаа юм. Байгаль хамгаалал нь зөвхөн хяналт шалгалт биш. Харин хүн ба байгалийн зөв зохистой харилцааг бий болгох урт хугацааны үйл явц юм. Энэ зорилгын хүрээнд нийслэлийн байгаль орчны газар болон Монголын явган алхалтын холбоо хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Чингэлдээ хайрхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт зохион байгуулагдсан хамтарсан алхалтын үеэр байгаль хамгаалагчид мэрэгжилтнүүд явган алхалтын холбооны төлөөллүүд газар дээр нь ажиллаж, аялын замын өнөөгийн нөхцөл байдалтай танилцсан, олон улсын стандартад нийцсэн тэмдэглэгээ чиглүүлэх системийн талаар санал солилцлоо. Уулын бэлээс оргил хүртэл үргэлжлэх алхалтын турш байгаль хамгаалагчид тухайн газрын экосистем, хамгаалтын дэглэм, биологийн олон янз байдал, тулгымцсан асуудлуудын талаар мэдээлэл өгч, оролцогчид чөлөөт ярилцлага өрнүүлэн туршлага солилцлоо. Бид байгальтай хайртай